За бүгдээрээ ямар ч хэлсэн Галат номын 3 дугаар бүлгийн төгсгөлийн хэсгийг бүгдээр өнөөдөр ярих байгаа. Тэгээ бүгдээрээ 3 дугаар бүлгийнхаа төгсгөлийн хэсгийг гаргаараа 15 дугаар ишлээс хойшоо одоо уншина. Ерөнхийдөө Паул энэ хүртэл маш чухал одоо зүйлсийг хэлсэн байгаа. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэдэг энэ асуудлын тухай ярьсан байгаа. Ялангуяа Галатийн чуулганы хүмүүсийн эсрэг тэдний итгэлийг боснуулах одоо асуудлууд гарсан. Тэр асуудлууд нь юу байсан бэ гэхээр та нар хуулиар амьдрахгүй бол жинхэнэ Христэд итгэж биш гэсэн юм асуудал гарсан. Хуулиар гэдгээр ялангуяа хоцлолын тухай ярьж байгаа. Хуучин гэрээний эдэчүүд тэд нар бүгдээрээ яг хоцлол хийлгэж юдэ болдог байсан. Тэгээ хэрвээ хэн нэгэн харь үндэстэн юдэ биш хүн одоо юдэм бурхан Яава бурханд итгэе гэх юм бол заавал хоцлол хийлгдэг байсан. Тэгээ хоцлол хийлгсэн болохоор бид нар хуулийг заавал дагах ёстой гэсэн ийм одоо дүрм тэнцээ үйлчилж ирсэн. Тэгээд тэр юдэжүүлэгчид яг Паулын одоо очсон Галат аймаг дах Дербе, Икониум тийм ээ бусад одоо хотуудаар очиод тэнд итгэж болсон хүмүүсийн итгэлийг тийм ээ урвуулсан. Яаж урвуулсан бэ гэвэл болж гин. Та нар Христ итгэж болсон зүгээр. Гэхдээ та нар юдийн хуулийг дагахгүй яг жинхэнэ итгэгчд биш гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Есүс дээр нэмэх нь хууль гэж хэлсэн. Харин чи Паул юуны тухай ярьж байгаа нөхлөөр Есүс дээр нэмэх нь юу ч байж болохгүй. Юу ч байж болохгүй. Хэрвээ бид нар хуулиар л өөрийнхөө амьдралыг авч явахыг хүсэх юм бол бид нар буцаад гим нүглийн боолчлолд орсон гэсэн үг. Хуулийн дор бид нар буцаад орсон гэсэн үг. Хуулийн дор бид нар буцаад орох юм бол бид нар хуулийг угаасаа биелүүлж чадахгүй. Нэгэнт хуулийг бид нар биелүүлж чадахгүй болохоор бид нар гим нүгэлтэй хэвээрээ байна гэсэн үг. Бид нар ямар ч нэгүсэл байхгүй Есүс Христээр аврагдсан тэр авралаа буцаагаад байхгүй болгож байгаа ийм одоо асуудалд орсон гэсэн ийм зүйлийн тухай ярьсан. Тэгээд энэ зүйлийг ингэж ярингаа одоо хууль болон итгэлийн талаар ярьж байгаа. Тэгээд 15 дугаар ишлэл дээрээс хойшоо одоо Паул Авраамийн тухай ярьж эхэлсэн. Авраамийн тухай ярьж эхэлсэн нэг чухал шалтгаан нь амлалт болон хууль хоёрын ялгааг ярихыг одоо хүссэн. Амлалт болон хууль. Өнөөдөр бид нар Христэд итгэгч хүмүүс хуулийн дор амьдраагүй, харин бид нар амлалтын дор буюу амлалтын дор амьдарж байгаа гэсэн, нэгүслийн дор амьдарж байгаа гэсэн. Тэр нэгүсэл нь яагаад өгөгдсөн бэ гэвэл хуулийг бид нар дагсан учраас өгөгдөөгүй, харин бид нар Бурхны нэгүслээр тэд амлсан учраас тэр нэгүслийг бид нар авсан. Ийм л одоо зүйлийн тухай Паул яг дараагийн хэсэгдэр хэлхийг хүсэж байгаа. Гэхдээ хууль нь биднэрт ямар ч хамаагүй болчихж байгаа юм уу гэсэн асуудал гарч байгаа. Тэгээ энэний талаар бүгдээрээ хамтаа ярилцъя. Өнөөдөр Христэд итгэж хүмүүс бид нар мэдээж хэрэг нэгүслийн дор явна гэд зүгээр л ингээд сууж ин гэсэн үг мөн үү? Зүгээр л яахчгүй. Зөвхөн Есүсээр, зөвхөн итгэлээр, зөвхөн одоо Христээр, зөвхөн нэгүслэр аврагдсан. Тэм учраас хууль одоо ямар ч хамаагүй болсон гэж бодож гэнэ үү гэж одоо магадгүй зарим хүмүүс бодох баг. Тэнгүүд Паул яг энэ хэсгийг одоо гэхдээ хууль бас Христ итгэлийн амьдралд орон зай байгаа. Нөгөө Паул уг нь хууль ерөөсөө хэрэггүй хичээд тэгснэ одоо жоохон хэрэгтэй. Яагаад гэдэг асуудлын тухай ярьж байгаа. Христэд итгэж хүмүүс, зарим хэсэг хүмүүс болохоор ингэж ярьдаг. Бид нар станараа хуучин гэрээний хуулийг бас жоохон дагах хэрэгтэй гэж зарим одоо Христ итгэгчид боддог. Тэгээд өөрсдийнхөө амьдралыг дандаа хуульчилсан. Би одоо ингэн би тэгэх ёстой, би ингэх ёстой гэсэн ийм амьдралтай болсон. Тэр бол буруу. Яг гэвэл бид хуулийн дор амьдраагүй гэж. Гэтэл зарим Христэд итгэж хүмүүс би хамаг одоо Есүс намайг аварцсан. Би одоо дураараа амьдрна. Би нэгүслэр амьдрна. Би юу бодож тэрүүгээр амьдрна
гэж боддог. Харин Паул тэрийг одоо өнөөдөр энэ ч балансалж өгч байна. Гэхдээ та нар болоогүй байжээ. Өөр нэг зүйлийг би та нарт сануулмаар байна гэж. Тэгээд 15 дугаар ишлээс бүгдээрээ 29 дугаар ишлэлийг дуустал уншия. Нэлээд том хэсэг байгаа. За та нар бүгдээр хараарай. Ах トゥ нараа би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаач гэсэн батлагдсан бол хүчингү болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй. Тийхүү амлалтууд нь Авраамд болон үрд нь айлдагдсан юм. Тэр үрст гэж олны талаар хэлээгүй харин ганцын тухай чиний үр удамд гэж айлдсан. Тэр бол Христ мөн. Би үүнийг ярьж байна. Бурхнаар урд нь батлагдсан гэрээг 430 жилийн дараа ирсэн тэр хуульч хөсөлдүүлдэггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингү болгодог. Хэрв өв залгамжлагч нь хуулиас ирдэг юм бол амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Авраамд амлалтаар сойрхсон аж. Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь зуучин гараар Тэнгэрлэгч нараар дамжин тогтоогдсон агаад амлсан өнөөх үрийг эртэл нүгэл хилэлцэн улмаас нэмэгдэжээ. Зуучин ганц талд байдаггүй харин Бурхан бол ганц. Ингэхлээр хууль Бурханы амлалтуудын эсэргүү үгүй. Огт үгүй. Учир нь хэрв амьд болгох чадaltaй хуулийг өгсөн байсан бол зөвхт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан. Харин бичвэр бүх юм хуулийн нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тулд юм. Гэвч итгэл нь ирэхээс өмнө бид хожим илчлэгдэх итгэлд хаагдж хуулийн дор хорионд байсан билээ. Тиймд бид итгэлээр зөвдөгдөхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ рүү хандуулах зааварчлага болов. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цааш зааварчлагын дор байхаа болов. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. Христэд баптизм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. Эдүгээ юдэч грекч гэж байхгүй. Боолч чөлөөт хүнч гэж байхгүй. Ирч эмч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болоо. Хэрв та нар Христийнх юм бол та нар Авраамийн үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн. Амен. За энэ бас Христ итгэж хүмүүснийх энэ хэсгийг ингээд уншаад сүртэ ойлгоод байдаг хэсэг бол биш бас. Нилээн ийм теологийн гэх юм уу? Нилээн бас гүн гүнзгий зүйлсийг Паул энчээ Галатийн итгэгчдэд ойлгуулах гэж байна. Нэг талаар үгүй хууль бол байхгүй. Бид нар бол хуулиар аврагдаагүй. Энэ юдэжүүлэгчдийн хэлж байгаагаар та нар хоцлуулах юм уу? Эсвэл хуучин гэрээний ямар нэгэн хуулийг дагахгүй, ерөөсөн дагахгүй. Ганцхан Христэд итгэх итгэлээр та нар аврагдана. Аврал бол хуультай ямар ч хамаагүй. Гэсэн чинь ерөөсөө бид нар ойлгохгүй байгаа. Тийм учраас одоо Паул энэ Авраамыг энэ оруулж ирж байна. Авраам гэдэг чинь юм бэлээ? Бүр Мөсегөөс 400 гаруй жилийн өмнө одоо энэ дээр хэлснээр бол 430 хэлж байгаа юм л да. Жилийн өмнө амьдарч ирсэн. Бурхантай гэрээ байгуулсан одоо Израилийн өвөг. Та нар мэдж байгаа шүү тийм ээ. Израилийн өвөг. Авраамтай яаж гэрээ байгуулсан? Эхлэл номны 12 дугаар бүлгийг харах юм бол одоо Бурхан Авраамыг дуудаад тэгээд юу ч хэлсэн? Чиний үр удам би ёроолыг өгөн та энэ үр удмаар дамжуулан энэ дэлхий ертөнц өрөөгдөх болно гэсэн. Чиний өв залгамжлагчдаар дамжуулан, чиний үрээр дамжуулан гэж. Тэгээд Паул энэ юуны тухай ярьж байгаа нөхлөөр Авраамыг анх Бурхан дуудаад Израилийн ард түмэн болгох энэ үеийн тухай ярьж байгаа. Авраамыг дуудсан Бурханы зорилго юу вэ? Энэ дэлхийг аврах зорилготой. Чамаар дамжин, чиний үр удмаар дамжуулж энэ одоо дэлхий аврагдана. Хүн төрлөختөй аврагдана. Монголчууд аврагдана. Авраамаар дамжуулж. Яаж гэдгсэн тэнцээ одоо хуучин гэрээний зөндөө түүх байгаа. Сара юу, Хагар уу, Хагараас төрсөн Исаак уу, Ишмаил уу гэл тэ. Аврал яг яаж
өрөө удмаар дамжиж явах юм гэсэн. Паул энэ ч хэлэхдээ тэр үр бол Есүс Христ. Есүс Христээр дамжууд Бурхан аврахын тулд Авраамтай гэрээ хийсэн гэж хэлж байгаа. Есүс Христээр дамжууд. Тэгээд Паул тэрийг хэлхийн тулд энэ ч эхлээд ахтаа дүүнараа би хүний ёсоор ярьж байна гэж. Энэ хүний ёсоор ярьж ирэхлээр нэг хүний жишээ авч байгаа. Тухайн үеийн одоо Ромын одоо гэрээний тухай ярьж байгаа. Ямар гэрээ? Гэрээслэлийн тухай. Одоо нас барсан хүний гэрээслэл гэж байгаа үлдээсэн. Тэгээд одоо за би хүүдээ 2 үхрээ өгнө, охиндоо туглаа өгнө ч гэдэг юм уу те ингээд гэрээслэл үлдээсэн. Манай миний байр одоо миний газрыг хэн авах вэ? Эд хөрөнгөний одоо гэрээслийн тухай. Хүний энэ гэрээг тийм ээ хичнээн хүнийх байсан ч гэсэн хин ч өөрчилж чадахгүй. Хин ч нэмж чадахгүй гэж. Би нэг ийм саяхан нэг зөвхөн Жаки Чан гэлөө. Нөгөө Жаки Чан гоо өөрийнхөө хүүхдүүдэд гэрээслэлдээ ямар ч хэд хөрөнгө үлдээхгүй шийдсэн гэж уншижсэн. Яг тэгэхээр Жаки Чан өөрийнхөө хүүхдүүдийг тийм одоо хүмүүжилтэй тийм хүн гэж болно гэж бодоогүй учраас амар сэтгэл дундуур байгаа хаа. Гэрээслээс хассан. Тэгээ одоо жишээ нь Жаки Чанаас барвал тэр хүүхдүүд нь би хүүхд нь мөн одоо гэж яаж ч хилээд болохгүй яагаад тэр гэрээслэлд үлдээсэн тэр хүний яг тэр гэрээслийн дагуу одоо бүх хэд хөрөнгө нөгөө хэдэн сая долларууд нь очино. Хаашаа оч гэж хэлж байна тэрний дагуу. Тэр үед ч гэсэн хүмүүс ийм гэрээслэл үлдээдэг байсан. Тэгээд хинч би стандараа энэ хүнд одоо амьд байхад амар сайн тусалж исэн би өстө бас зарим хэсгийг нь авах хэрэгтэй гэд хүмүүс орж ирээд ч нэмэр байхгүй. Стандараа надад уг нь өөрийнхөө амаар хэлж исэн надад одоо байраа өгнө гэсэн гэж хэлээд нэмэр байхгүй. Яг тэгвэл тэр хүн угаас тэгж бичээгүй бол бичээгүй. Хинч нэмж чадахгүй, хинч бас хүчингүй болгож чадахгүй, хасаж чадахгүй. Гэрээс. Тэгэд эн чинь юу гэж хэлсэхээр яг тэрнтэй адилхан. 16 дугаар ишлэлдэр Авраамд Бурхан амлалт өгсөн. Амлалт өгсөн нь тэр нөгөө өөрийнхөө тэр гэрээний тухай ярьж байгаа. Нөгөө халдаан ураас чамайг дуудаад би чиний уруудмаар дамжуулан хүн төрлөختөнд авралыг өгөх болно гэж. Одоо Паул энэ ч их чухал зүйлийн тухай ярьж байна. За нөгөө юдэжүүлэгчид Галатинд юу гэж хэлж гэнэ үү? Та нар юдэн хуулийг дагчиж аврагдана гэж хэлсэн. Тэгсэн чинь Паул нь чи юу гэж хэлж гэнэ вэ гэхээр хуучин гэрээний тухай та нар ярмаар байна уу? Тэгвэл хуулиас өмнө Авраамтай Бурхан гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол хуулиар хүчингүй болгогдохгүй тийм гэрээ. Хууль байгаа учраас Израилийн ард түмэн аврагдсан гэж бодож байна уу? Үгүй. Израилийн ард түмний аврал биш те. Зөвхөн Бурхан Авраамд амласан амлалтаас болоод тэр аврал Израилийн ард түмэнд ирсэн. Хэрвээ Израилийн ард түмний авралын тухай ярих гэж байгаа бол Авраамны гэрээний тухай ярих хэрэгтэй. Мойсегийн хууль биш. Мойсегийн хууль биш. Мойсегоос өмнө байсан Авраамны гэрээний тухай бид нар ярих хэрэгтэй гэж. Тийм учраас энэ чи Паул юуны тухай ярьсан гэхээр 16 дугаар ишлэлдэр тэр доошоо чиний уур удамд гэж хэлсэн тэр бол Христ байсан. Өөрөөр хэлбэл Авраамын гэрээ бол яг Христ рүү чиглэсэн. Христийг авчрах юм одоо үр удмаас нь авчрах. Тийм ээ бүр махан биеийн үр удмаас нь авчрах тэр нэгний тухай байсан. За тэр одоо Христийн тухай би одоо ярьж байна. Энэ урд батлагдсан гэрээг гэж хэлж байгаа тийм ээ. Нөгөө Авраамын гэрээгийн тухай хэлж байгаа. 430 жилийн дараа ирсэн тэр хууль буюу Мойсегийн хуулийн тухай ярьж байна. Мойсе нөгөө 10 хуулийг авсан шүү дээ уулан дээр. Тэр 10 хууль одоо авсан тэр 10 хууль хэдийгээр 400 жилийн дараа Авраамын гэрээнээс хойш ирсэн ч гэсэн тэр нь Авраамын гэрээг хүчингүй болгох гэж ирээгүй. Харин ч Авраамын гэрээг яаж дагах вэ гэдгийг заахын тулд ирсэн гэдгийг хэлж байгаа.
Авраамын гэрэг. Тэгэхээр тэр амлалтыг хүчингүй болохгүй. Хэрв өв залгамжлал нь хуулиас ирдэг бол өөрөөр хэлбэл нөгөө Авраамд өгсөн тэр үр гэдэг өв залгамжлал биш үү? Үр нь болох. Тэр өв залгамж зөвхөн хууль дагснаар ирдэг бол биднэрт тэр зөвтгөл нь тэгж ирдэг бол одоо амлалтаас ирэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрвээ хуулиас ирнэгээ үзчих юм бол Авраамд өгсөн тэр Бурхны гэрээ утгагүй болчих. Христ утгагүй болчих. Христ энэ дэлхий дээр ирж хүн төрлөختний төлөө загламын үхлийг авах ямар шаардлагагүй болчих. Хэрвээ хуулиар хүн авардаг гэсэн бол зүгээр бусад шашинтай адилхан өөрийгөө хянаал, бясалгал хийгээл, ууланд амьдрал, хаданд суугаал, хүнд сайн юм хийгээл, сайн санаагаар амьдрал, гоё юм хийгээл, болжгүй хуулиудыг дагаж явсаар байгаад аврагдах ёстой. Даанч хуулийг дагаж зөвтгөгдөх боломжгүй. Паулын энэ 17 дугаар ишлэлээр хэлж байгаа энэ зүйл бол хүчингүй бол 18 дугаар зүйлээр хэлж байгаа зүйл бол өв залгамжид хуулиас ирдэг юм бол амлалтаас ирдэггүй гэсэн үг болно гэж. Өөрөөр хэлбэл өв залгамжлал нь амлалтаас ирдэг гэсэн утгатай хэлж байгаа. Ямар амлалтаас? Авраамд өгсөн амлалтаас. Мөшөд өгсөн хуулиас биш. Авраамд өгсөн амлалтаас ирнэ. Тийм учраас Бурхан үүнийг Авраамд амлалтаар сойргосон ажээ гэж хэлсэн. За өнөөдөр Христэд итгэж хүмүүс бид нар Мөшөд өгсөн тэр хууль 10 хууль байгаа шүү дээ. Тэ? Бурханы өгсөн нөгөө 10 хууль. Тэгээ 10 хуулиас гадна дахиад 400 хууль байна. Тэр хууль яагаад өгөгдчих вэ гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр Христэд итгэж хүмүүс бид нар тэр хуулийг судлах, сурах ёстой юу? Зарим хүмүүс ингэ хуучин гэр хамаагүй одоо. Хуучин гэрээ бол ингээд Израильчуудад зориулсан. Баггүй. Одоо бид нар Христэд итгэж хүмүүс бид нар зөвхөн Есүсийн тухай сурна. Ингэж ярьдаг. Нэг талаар юдэ жүлэгчид Галатын хүмүүсийг бүр юдэ болгох гэж байна. Хуучин гэрээний хүмүүс болгох гэж байна. Одоо заримдаа зарим Христэд итгэж хүмүүс тийм учраас бид нар одоо бүр юдэчүүдийг болоод одоо зөвхөн шинэ гэрээгээр бид нар амьдрна гэсэн ийм хуваагдлыг бид нар үүсгэдэг. Заримдаа бид нар энийг dispensational буюу одоо ийм ойлголтыг одоо теологийн ийм ойлголт байдаг. Хуулиар бол ингээд нэг хэсэг хүмүүс нь авагдана, нэг хэсэг хүмүүс нь зөвхөн нэг үслээр аврагдана. Энэ хоёр хоорондоо хамаагүй гэж. Гэтэл Паулийн чинь хэлж байгаа тийм санаагаар хэлээгүй. Энэ хоёр айл айлын чухал гэдгийг хэлэх гэж. Тэгэхээр тийм учраас дараагийн ишлэлдэр 19 дугаар ишлэлдэр тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ гэж. Мэдээж хүмүүс тэгж асууж шүү дээ, тийм ээ. Паул тэр Мөсегийн хууль бол авралт ч хамаагүй. Харин Авраамын гэрээ л та нарыг аварсан байгаа. Яг гэвэл Христийг, тийм ээ. Одоо авчирхийн тулд Авраамын гэрээг хийсэн. Тэгсэнгүүд Галатийнхан тэгвэл Мөсегийн хууль тэгвэл яах гэж өгсөн юм? Бурхан андуурсан баг та. Яах гэж энэ дундуур нь баахан хууль өгөөд энэ Израильчуудыг ингээд толгойг нэрвэл айцсан бол гэсэн асуулт байна. Тийм учраас Паул энэ тайлбарлаж байгаа. Яагаад хууль байгаа юм бэ? Яагаад хууль байгаа? Яагаад гэвэл тэр нь зөвхөн тэр мөнөөх үрийг эртэл гэж 19 дэх эшлэлдэр мөнөөх үрийг эртэл өгөгдсөн. Өөрөөр хэлбэл тэр нь зөвхөн Есүсийг ирэх хүртэл хэрэгтэй байсан. Хуучин гэрээний хүмүүст хэрэгтэй болцсон байсан байна тэр хууль нь. За тэр хууль яг яаж ирсэн гэхээр зуучин гараар бол тэр зуучин Мөсе. Мөсе Тэнгэр элч нар тийм ээ үзэгдэж өгсөн. Тэгэд эртэл нүгэл хилэнцгийн улмаас нэмэгдэж өөрөөр хэлбэл 10 хууль өгсөн 10 хуулийг дагаж чадах. Тийм учраас жижиг олон хуулиуд нэмэгдээлсэн. Аюу олон хууль нэмэгдээлсэн. Ягаад гэвэл энийг ингээд энэ хуулиар ингээд зохицуулаад байжсэн чинь өөр нэг юм гарч ирээ. Өөр нэг юм хууль хэрэгтэй.
гэр бүл одоо бие биенээ гэмтээж болно болохгүй, шарах сорь болвол яг харь хүмүүст яаж хандах уу, яаж хүүхдүүдэд одоо бэлэвсэн хүмүүст яаж хандах уу, танай одоо Израилийн нийгэмд ирсэн хүмүүс яавал зүгээр вэ? Тэр үрийг гэртэл Христийг гэртэл та нар яаж бурхантай хамт тэр гэрээний ард түмэн байсаар байх вэ гэдэг асуудлыг хууль шийдэх хэрэгтэй болсон. Хуулиар шийдэх хэрэгтэй болсон. Мөсегийн хуулиар. Тийм учраас хууль өгөгдсөн гэж Паул хэлж. Тэр үрийг гэртэл хууль өгсөн. Тэгээд за 20 дугаар ишлэлийг бол мэдгүй юу гэж ойлгох юм мэдгүй. 20 дугаар ишлэл маш хэцүү. Маш олон одоо эрдэмтэд, Библийн эрдэмтэд 20 дугаар ишлэлийг олон янзаар энийг харсан байдаг. Зүгээр яг уу миний хамгийн одоо надад ингс нэрээ тэгсэн байхаа гэж бодогдсон тэр нэг одоо тайлал нь юу байсан гэхлээр одоо зуучин ганц талд байдаг, өөрөөр зуучин одоо зуучин хоёр талд ингээд гүүр болдог гэсэн санаагаар хэлж байгаа юм болов уу гэж тийм ээ байдаг. Харин бурхан бол ганц, өөрөөр хэлбэл хууль бол биш, Тэнгэрийч Мөсегээр дамжуулан ирсэн бол харин бурхан бол шууд Авраамд энэ одоо гэрээг өгсөн гэсэн байдлаар хэлсэн болов гэж. За ямар ч замаар хэлсэн бай, хууль болон амлалт хоёрын хооронд ялгааг энэ Паул хэлж байгаа нь ойлгомжтой. Тийм учраас 21 дэх ишлэлээр ингэж хэлсэн. Бурханы амлалтуудын эсрэг юм уу хууль нь. Тэгсэн чинь хуулийн зорилго нь энэ амлалтын эсрэг биш. Хэдийгээр энэ амлалтыг ирэх хүртэл зориулагдаж тэр хүртэл тэр одоо Христийг хүртэл өгөгдсөн боловч энэ амлалтыг биелүүлэхэд энэ хууль нь ерөөсөө амлалтын эсрэг өгөгдөг. Харин ч энэ амлалтыг биелүүлэхийн тулд өгөгдсөн. Энэ амлалтыг авчрахын тулд өгөгдсөн байна гэж тэ. За тэгээд учир нь хэрв амьд болгох чадтай хуулийг өгсөн байсан бол зөвхт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан. Өөрөөр хэлбэл хуулиар хэрвээ өгчих юм бол хуулийг өгөөд за энэ амлалтыг та нар авахын тулд энэ хуулийг л биелүүлээ гэдээ өгсөн байсан бол энэ хуулийг биелүүлснээр хүмүүс авралд ирэх ёстой байсан. Зөвхт байдал гэж хэлж байгаагаар. Гэтэл үгүй. Тэр гэрээ нь хэвээрээ, Христ ирэх нь хэвээрээ. Нэгүслэр амлалтаар аврагдах нь хэвээрээ. Харин энэ хууль нь болохоор тэгээд эн чинь юу гэж хэлсэн гэхээр 22 дээр бид нар тэрийг ирэх хүртэл бид нар нүглийн дор хоригдсон байсан. Тэгээд энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тулд байсан гэж. Өөрөөр хэлбэл Христийг эртэл хүмүүс хуулийг дагж байгаа, дагсаар яваа боловч амлалтанд итгэсэн итгэлээр л хуучин гэрээний хүмүүс ч гэсэн аврагдаж ирсэн. Хууль дагснараа биш. Яг л хуулийг хүмүүс бүрэн бүтэн дагах болжгүй. Фарисеучуд ч гэсэн хуулийг бүтэн дагж чадахгүй байсан. Фарисеучуд тэр байтугай хуулийг дагахын тулд өөрсдөө дахиад нэмээд хуулиуд нэмээлээс өөрсдөө. Та нар сабат өдөр хэрвээ төрсөн хүүхдийн 8 дахь хоног таарчвал яах вэ? Өмнөх өдөр нь хувцгаа авчираад хоцлох уу, яах уу гэдэг ингээд янз бүрийн хуулиудыг гаргасан. Үр тариа тариул одоо яах вэ? 5 төрлийн үр тариа тарих хэвээр нэг юм талбай дээр. Тийм учраас тэр 5 төрөл нь ямар байх ёстой гэх мэтлэн янз бүрийн хуулиуд гараад тэр одоо нүглийг гэтлгэх хуулийг дагахын тулд дахиад тэр хуулийгаа дагах хуулийг бий болгоод хууль гараад ирсэн. Ард түмэн Израилийн ард түмэн юусоо дагах боломжгүй. Тэгээ боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Тэгээд тийм учраас ийм нүглийн дор Есүсийг ирэх хүртэл хүмүүс хоригдсон гэж хэлсэн. Хоригдсон. Итгэлээр Авраамийн тэр гэрээг итгэлээр авч явж байгаа тэр Бурхны ард түмэн бол аврагдаж байгаа. Гэхдээ тэр хуулиар явах гэдэг нь бас болохгүй. Хуучин гэрээч, шинэ гэрээч яг адилхан ийм байдалтай энэ Паул энэ тайлбарсан. Тэгээд Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд амлалтыг өгөхийн тул байсан. 15-аас 18 дахь ишлэлээс хэрвээ бид нар харах юм бол хууль гэдэг зүйл бол зөвхөн амлалтад зориулж л өгөгдсөн байна. Тэрнээс биш
авралт зориулд ерөөсөө өгдөггүй. Авралт зориулж өгдөг. Амлалт зориулж өгдсөн. Тэр амлалт нь юу байсан гэхээр Есүс Христ байсан. Тэгэд 19-с одоо энэ 22 дугаар ишлэлээр юу хэлж гэнэ вэ гэхээр тэр амлалт нь ирэх өдрийг хүртэл хууль маш том үүргийг гүйцэтгэж ирсэн гэж. Тэгэд ямар үүргийг гүйцэтгэж ирсэн юм бэ тэд нар? 23 дугаар одоо ишлээс хойш ингээ харах юм бол итгэл ирэхээс өмнө бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж хуулийн дор хорионд байсан. Тэнд бид итгэлээр зөвдөгдөхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ рүү хандуулах зааварчлага болсон гэсэн. Өөрөөр хэлбэл хууль бол биднийг Христ рүү хандуулдаг гэж. Хууль. Тэгэхээр хууль хэрэггүй гэж өнөөдөр хэлж байгаа хүмүүсийн талаар буруу байна. Хуулийг бид дагаж аврагдахгүй гэхдээ хууль биднийг Христ рүү харуулдаг. Сонирхолтой. Мартин Лютер баг катехизмдаа хэлэхдээ хуулийн 3 хэрэглээ байдаг гэж хэлсэн. 3 хэрэглээ. Хэрвээ бид нар 24 дугаар ишлэлээс харах юм бол итгэлээр зүтгэхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ рүү хандуулдаг гэж хэлсэн. Нэг талаар хүмүүс одоо яагаад хуулийг дагж байгаа вэ гэхлээр нэг чиглэл рүү ингэж хандуулах ийм зорилготой байсан. Ийм хүрээний дотор амьдрын шүү. Ийшээ хамаагүй явж болохгүй, тийшээ хамаагүй явж болохгүй. Хуучин гэрээний хуулийн дээр тэгсэн шүү дээ. Та нар баруун тишээ, зүүн тишээ хазаахгүй байгаараа гэж. Хууль одоо хүмүүсийг юуг ойлгуулж ирсэн гэхээр Христ рүү чиглүүлж ирсэн. Энэ одоо замын хашлаг гэж хэлж болно. Энэ хашлагнаас гарахгүй, бас энэ хашлагнаас гарахгүй. Яг энэ дунд та нар амьдрах ёстой шүү. Энэ бол биднийг явуулсаргаад Христ рүү аваачна гэдгийг зааж ирсэн. Тэгээ Мартин Лютер өөрийнхөө тэр баг катехизмд өнөөдөр Христэд итгэгч хүмүүс хуулийг яаж хэрэглэх ёстой вэ? Бид нар хэрвээ Библиэс ямар нэгэн хууль чи тэгээрээ, ингээрээ, зааварчилгаанаа ямар нэг юм байх юм бол юу гэж ойлгох ёстой вэ? Энэ бол биднийг Христ рүү чиглүүлэх, биднийг хашиж байгаа, яг энэ замыг чинь яг зөв болгож байгаа, яг энүүгээр яваараа гэдгийг хэлж байгаа ийм хашлаг гэж ойлгоорой гэсэн. Христ рүү хандуулж байгаа. Бидний одоо Библийг уншиж заримдаа хүмүүс Библийг яг хууль шиг хардаг. Тийм үү? Ингээд Христ итгэж хүмүүс ингээд ийм их юм уншаал энийг ингээд дагах ёстой. Ингээл ингэх ёстой, тэгэх ёстой, тийм ээ. Арь хөөж болохгүй, завхаарж болохгүй, муухай ярьж болохгүй, хүн сайн хандах ёстой, болохгүй, тэгж болно. Хэвээ Христ итгэх ёстой хэцүү юм аа гэж боддог. Энэ бүх зүйл ялангуяа Галаат номын 5 дугаар бүлэгтээ дараа нь ойлгомжтой болно. Ариун сүнсний үр жимсийн тухай. Энэ бүх зүйл биднийг яг Христ рүү хандуулдаг. Христ рүү дагуулдаг. Яг авралын энэ нэг хашлаг дотор амьдрахыг заадаг. Хамаагүй. Би нэг үстээр аврагдсан. Тийм учраас би хамаагүй амьдрна гэх юм бол үгүй. Хуулинд юу байдг вэ гэхээр хүн битээ алгаж байна. Хуулийн дээр завхаарч болохгүй гэсэн. Хуулийн дээр бие биенээ гомдоож болохгүй гэсэн. Бид нар ядуу зүдүү хүмүүс, зүдэрсэн, бэлэвсэн хүмүүст бид нар туслах ёстой гэсэн. Бидний хашлаг энэ байна. Эндээс хамаагүй гараад явж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол бардамналт хүрнэ. Тэгэх юм бол замбраагүй байдалд хүрнэ гэж. Хуулийн нэгдүгээр хэрэглээ. Тэгээ хэрвээ бид нар цаашаа ингээ харах юм бол нөгөө талаар хандуулах зааварчилгаасан 25 дэрийг сонин. Идүгэ итгэл ирсэн тул бид цаашид зааварчлагын дор байхаа болов. Өөрөөр бид нар хуулийг дагахаа болсон, хуулиар аврагдахаа болсон гэж хэлж байгаа болохоос биш хууль бүр хэрэггүй болсон гэж хэлээгүй. Зүгээр хуулиар аврагдахгүй болсон. Бид нар итгэлээр аврагж байгаа харин 26 дугаар ишлэлээр үргэлжлүүлээд харах юм бол учир нь та нар Христ Есүст итгэх итгэлээр Бурхны хөвгүүд болсон билээ. Тэгээд одоо баптизм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн гэж. Хуулийн 2 дахь өшөөнийг одоо юу бол бид нар Христтэй адилхан болж байгаа. Христийг бид нар өмссөн. Бид нар баптизмаар дамжуулан бид нар Христийг авсан. Нэг талаар хууль биднийг юунд зааж яах вэ гэхээр одоо бид нар
тийм ээ, Христийн дотор Христтэй адилхан болохоор дуудагдсан гэдгийг зааж байгаа нэг талаар. Энийг Мартин Лютер юуны ярьсан гэхээр энэ бол яг толтой адилхан гэж. Толь тэ нүрэ ханга харангууд хууль юу гэж хэлж байгаа гэхээр чиний амьдрал ийм юм байна. Тэ чиний амьдрал бардамнал байна. Чиний амьдрал худал хуурмаг юм байна. Чиний амьдрал завхаарл байна. Чиний амьдрал донтолт байна. Чиний амьдрал бурхныг алдарж юусан амьдрал байхгүй нэ гэдгийг хэлдэг хууль. Яг бидний ингээд нүрийг толдож байгаатай адилхан. Тол гэж хэлсэн. Хууль бол тол юм аа гэж. Өнөөдөр Христ итгэж хүмүүс бид нар хуулийг яг тэгж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч нэгэн харах юмгүй гэсэн үг биш бид нарт. Бид нар яг Христтэй адилхан болж Христийг өмссөн тэр амьдралаар амьдрахын тулд хуучин гэрэн дээрээс бурхан ариун учраас та нар ариун бай. Яг тол яана тэгвэл би одоо яах ёстой вэ? Тэгээд Галат номдэр бичсэн баг ш. Хүн толинд хараад өөрийнхөө нүрийг муухай байгааг харчаад юу ч хийхгүй арагш явчих юм бол энэ бол хоосон өхмөл итгэлтэй. Яаков номдэр тэгж үзсэн. Толинг өөрийгөө харчаад муухай байгааг харчаад засахгүйгээр явдаг хүн байхгүй шиг бид нар хэрвээ Библийг уншаад эзэн үгийг хараад Христийн бидний яг тэр амьдралыг хараад Христтэй адилхан биш байвал бид нөгөөдхөө засах ёстой гэсэн. Яг толь шиг харагдах ёстой. Та нар Христэд баптизм хүрсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн. Тэгээд 28 дугаар ишлэлээр Юдэ, Грек гэж байхгүй. Боол, чөлөөт хүн гэж байхгүй. Нөгөө Галатийнхан болохоор Христэд итгэж аврагдахын тулд Юдэ болох ёстой гэж. Паул гэсэн одоо юу гэж хэлсэн? Тийм хуучин гэрэн дээр бол юдэчүүд тэгээд харь гэсэн юм хуваагдал байсан. Харин одоо биднэрт юдэ харь гэсэн хуваагдал байхгүй. Христийн дотор бид нар бүгдээрээ яг нэг болсон. Бүгдээрээ нэг болсон. Тийм учраас бүгдээр яг л нэг л юмар аврагдана. Зарим нь хуулиар, зарим нь нэгүслэр гэсэн юм авралан байхгүй. Тийм диспенс тийм байхгүй. Энүүгээрч аль нэгээр нь аврагдана гэсэн юм байхгүй. Нэг л юмар аврагдана. Энд чинь юу гэж хэлсэн гэхээр учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болоо гэж хэлсэн. Нэг. Өөр янз намаар аврагдах. Одоо юдэ гэж байхгүй, одоо харь үндэстэн гэж байхгүй. Чөлөөт, грек тийм ээ гэж байхгүй. Эрэгтэй, эмэгтэй гэсэн юм ялгаа байхгүй. Бид нар бүгдээрээ одоо Авраамын үр болсон гэж. 17 дугаар ишлэлээр хэлсэн тэр зүйлийг одоо 16 дээр хэлсэн тэр зүйлийг хэлж байна. Бид нар Авраамын үр болсон. Өөрөөр хэлбэл бид нар Мосегийн үр болоогүй. Хуулийн дагалдагчид болоогүй. Бид нар Авраамын үр болсон. Тэгэд одоо хууль бол биднийг тэр нөгөө Есүс Христ рүү чиглүүлж байсан тэр чиглүүлэг болж байгаа. Нөгөө хуулийн 3 дахь хэрэглээ гэж Мартин Лютер хэлсэн. Энэ бол гайд юм. Одоо энэ бол чиглүүлж байгаа одоо чиглүүлэг юм а гэж хэлсэн. Та нарыг дагуулж байгаа юм, чиглүүлэг болж байна. Хууль. Өөрөөр хэлбэл хууль биднийг юунд хэрэгж ирэхдээ та нар Христ рүү хар гэдгийг хэлдэг. Та нар мөнхийн улс руу хар. Дээдх зүйлийг ирэлхийл. Битээ энэ дэлхийг хараад бай. Хуулийг бид нар хэрэг унших юм бол хуучин гэрээний 10 хуулийг хэрэг ингээд унших юм бол та нар зөвхөн одоо бурхан эзнээ хүндэл, түүний нэрийг хутлаагаар ашиглаж болохгүй, хуудлаж болохгүй эцэгхээ хүндэл энэ төр гэдэг. Энэ биднийг юунд чиглүүлэх вэ гэхээр оосто би яг одоо энийг бясалгахын тулд энэ хуулийг өгдөг. Харин энэ нь биднийг юунд чиглүүлж яах вэ гэхээр Христ рүү чиглүүлж байгаа. Чиглэл болдог гэж. Хуулийн 3 хэрэглээ гэж. Тийм учраас бид нар Авраамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлалт. Нөгөө хүмүүс өв залгамжлуулдаг юм аа. Тэгэхээр Авраамын ямар одоо Авраам амлалт авлаа Бурханаас та нарын үр удам өрөөгдөх болно гэсэн. Тэр өрөөлийг өв залгамжлалыг бид нар хуулиас авахгүй, Мосегээс авахгүй Авраамын үр удам босноор авна. Гэхдээ
Авраамийн үр удам болохын тулд хууль биднэрт юу болж байна? Чиглүүлэг заавар болж байна. Ингэж яваарай та нар гэж. Өнөөдөр Христэд итгэгч хүмүүс хууль хамаагүй гэж хэлэх нь бол буруу. Гэхдээ хуулиар бид нар аврахдахгүй. Бид нар авсан тэр авралын тэр зам маань бид нар замаараа яаж явахыг хууль чиглүүлдэг, толдож өгдөг, тийм ээ? Хашиж өгдөг биднийг. Бид нар хууль биелүүлсэн учраас аврагдаад айгүй мундаг хүн болчоогүй. Харин тэр нэгүслийн дор амьдрахад хууль биднийг заавар болдог. Амен. Өнөөдөр Христэд итгэж бид нар өөрийнхөө амьдралд яг одоо хэрэг хуулиар ингээ харах юм бол хэр яг тийм ээ амьдрч байна. Хууль биднийг гим нүгэлтэй гэдгийг харуулдаг. Бид нар хуулийг хараад баярлах юм ерөөсөй байхгүй. Тийм ээ. Хүн битгий хал гэсэн. Би халаагүй. Тэгсэн чи Есүс юу гэсэн? Хэрвээ чи дотроо хин нэгэн одоо нөхрөө үхээсэй гэж бодвол яг алсантай адилхан. Зөвхөн үйлдэлээрээ биш, бас одоо зүрх сэтгэл, оюун бодлороо чи хуулийг биелүүлэхгүй болж байна. Тийм учраас тийм учраас надад нэгүсэл хэрэгтэй. Би Христийн дотор байх ёстой юм байна гэж буцаж авах ёстой. Хин нэгэн хүн одоо яг энэ юдэжүүлэгчд Галатад ирсэн юдэжүүлэгчдэд шиг буцаад нөгөө хоцлол, буцаад нөгөө хуулийн дагуу амьдрах гээд үзэх юм бол тэрийг хизээч биелүүлж чадахгүй болж байгаа. Ерөөсөө боломжгүй. Нэгэнд биелүүлж чадахгүй болсон учраас буцаад нөгөө гим нүглийн боолчлол дотор орно. Хэрвээ бид нар Авраамийн үр удам бол бид нар хуулийг зүгээр яаж харах ёстой гэхлээр энэ бол бидний ариун амьдралыг хашиж өгдөг. Бидний бидний гим нүгэлтийг харуулдаг. Тэгээ биднийг яаж явахыг заадаг гэж бид нар одоо хуулийг харах хэрэгтэй гэж Галат номон дээр Паул хэлж байна. Өнөөдөр ч гэсэн бид нар яг одоо хуулийг, Библийн хуулийг, эзний үгийг бид нар яг тэгжил өөрийнхөө амьдралаар авч. Би өөртөө Библиэд хэлснээр сая 2 хүн ядуу хүнд би хоол өгсөн. Одоо би өөртөө мундаг итгэж боллоо гэж байгаа бол энэ буцаад бид нар хуулийн дор орж байгаа гэсэн. Нэгүслэр амьдраагүй байна гэсэн. Тэгж хийж байгаа тэр үйлдэл биднийг ерөөсөө сайн болгоогүй. Ганцхан бид нар Христийн дотор баптизм хүртсэн болгоод бид нар сайн болсон. Тэгэл болоо. Амен. Бүгд хамт залбирцгаая эзэн. Тэнгэрлэг бурхыг эзэн минь танд баярлалаа. Тэгээд та өөрийнхөө үгийг биднэрт өгж бас ойлгуулдаг учраас тэгээд үнэхээр бид нар бас таны нэгүслэр амьдрахад та туслаарай. Таны нэгүслэр амьдрахын тулд таны өгсөн энэ хууль дүрм биднийг ямар их гим нүгэлтэй, ямар их таныг дагаж чадахгүй байгааг харуулдаг. Тийм учраас тэр тусмаа бид нар нэгүсэл хэрэгтэй. Тэр тусмаа биднэрт Есүсийн аврал нэгүсэл хэрэгтэй. Байна хэзээ мэн тэгээд та биднийг Авраамийн үр удам болгож Христэд итгэх итгэлээр өөрийн хүүхдүүд болгосон учраас танд баярлалаа эзэн мэн. Тэгээд үргэлжлүүлэн бид нар тээнхүү амьдрахад та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.